Mortal Kombat нь Street Fighter, Tekken гэх мэт тоглоомноос ялгарч байсан зүйл бол хүчирхийлэл. Өрсөлдөгчийнхөө зүрхийг суглах, толгойг нь тасартлан цохих, хүчил рүү унгах гэх мэтчлэн онцгорч чадсан. Mortal Kombat нь 1992 онд гарснаас хойш үндсэн 12 тоглоомноос гадна спин-офф цувралууд гаргасан ба эдгээр олон тоглоомнуудаас үүдэн стори хит замраагүй болсон 3 удаа ребут хийж засаж байсан ч шинээр гарсан тоглоомнуудын зохиол хуучин ангиудтайгаа үргэлж хамааралтай байдаг. Ерөнхийдөө 3 үндсэн таймлайн байдаг ба Mortal Kombat 1-ээс Mortal Kombat Armageddon, Mortal Kombat 9-өөс Mortal Kombat 11 болон хамгийн сүүлд гарсан Mortal Kombat 1 гэсэн 3 таймлайнд үйл явдлууд хамаарагддаг. Хамгийн анхны Mortal Kombat 1-ээс өмнө ертөнцид One Being, Elder Gods, Titans гэх 3 оршихуй оршдог байсан. One Being Elder Gods-ийн хүчийг сордог байснаас болж One Being-ээс өөрсдийгөө чөлөөлөхийн тулд Kamidogu гэх 6 зэвсгийг бүтээж үүнийгээ ашиглан One Being-ийг дийлж One Being-ийн оюун санаа 6 зэвсэгт хуваагдан цаг хугацааны эрхэнд Kamidogu Realm болж хувирснаар бидний мэдих Earth Realm, Nether Realm, Outworld, Order Realm, Chaos Realm, Edenia гэх 6 Realm үүссэн. Elder Gods тэнцвэрт байдлыг тогтоохын тулд тэмцээн зохиосон ба хэрв альва Realm өөр нэг Realm-ыг эзлэхийг хүсвэл 10 удаа тэмцээнд орж хамгийн шилдэг дайчдыг нь ялснаар эзлэх эрхийг олж авдаг. Энэхүү тэмцээн 50 жил тутам нэг зохиогддог ба Mortal Kombat гэж нэрлэгдэх болсон. Хамгийн чухал дүрм нь аль нэг талд татгалзаж болдоггүй ба тэмцээн эхлэхээс өмнө дуусаагүй байхад дайрах юм бол Elder Gods-т шийтгүүлдэг. Dragon King Onaga нь Outworld-ийн хамгийн анхны эзэн хаан ба олон хоорондоо дайтдаг жижиг улсуудыг нэгтгэн эзэнт гүрнээ байгуулсны дараа Nether Realm Outworld руу дайрахад энэхүү дайралтыг зогсоож өөрөө ч бас бусад Realm-ууд руу дайрч эхэлсэн. Түүнийг үргэлж ялалтанд хөтэлдэг байсан зүйл бол түүний зүрх. Өөрийн үхсэн армаа ахин дахин амьлуулах хүчийг олгодог. Түүний итгэлд зөвлөх Shao Kahn Onagаг хордуулан алж Outworld-ийн шинэ хаан болдог. Хаан болсныхоо дараа олон жижиг Realm-ыг эзэлж Outworld-тай нэгтгэснээр Edenia гэх үржил шимтэй Realm-ыг эзлэн хаан Gerod-ыг алж хатан Синделийг нь өөрийн хатан болгодог. Бүхнээ алдсан Синдел амиа хорлож Shao Kahn өргөн авч өөрийн алуурчин болгодог. Түүний дараагийн байн Earth Realm буюу дэлхий байсан бөгөөд Shao Kahn Shang Tsung-ыг дэлхий рүү явуулж Mortal Kombat-ыг эхлүүлдэг. Raiden White Lotus-ыг байгуулж дэлхийг хамгаалах хүчтэй дайчдыг бэлтгэж Shang Tsung шидийн хүчээ ашиглан Mortal Kombat-д ялж байсан ч Kung Lao Shang Tsung-ыг ялж Outworld-ийн өмнөх ялалтыг үгүй хийдэг. Ингэж дэлхийг аварч авраг болсноор хүмүүс түүнийг Great Kung Lao хэмээн өргөмжилдэг. Shao Kahn ихэд ууралахад Shang Tsung өөрийн таарч байсан хамгийн хүчирхэг тулаанч Shokаны хан хүү хагас луу хагас хүн Gorog тэмцээнд оруулж Great Kung Lao-г ялж дараалан 8 тэмцээнд ялснаар дэлхийг эзлэхэд нэг л ялалт үлддэг. Ингэснээр хамгийн анхны Mortal Kombat 1-ийн үйл явдал өрнөдөг. 10 дахь Mortal Kombat-ыг Shang Tsung зохиоход дэлхийн хамгаалагч Аянгийн бурхан Raiden, Shaolin-ийн лам Liu Kang, тусгай хүчний дислэгч Sonya Blade, Hollywood-ийн од гардан тулаанч Johnny Cage нар дэлхийг төлөөлж Mortal Kombat-д ордог. Outworld-ыг төлөөлж Shiryu Aogi-ийн ninja Scorpion, Lin Kuei Aogi-ийн ninja Sub-Zero, Black Dragon бүлэглэлийн толгойлогч Kano болон өмнөх 9 Mortal Kombat-ийн ялагч Goro нар Mortal Kombat-д нэгддэг. Дэлхийг төлөөлж оролцож байгаа тулаанчдын зорилго бол дэлхийг аврах. Харин Outworld-ийн дайчид бүгд өөр өөрийн зорилготой Mortal Kombat-д тулалддаг. Goroгийн зорилго бол ахин нэг ялж Outworld болон дэлхийг нэгтгэх.
Кэно Шанг Цунгийн ордонд их алт байдгийг сонсоод бүх алтыг тонох зорилготой ирсэн байдаг. Sub-Zero Шанг Цунгийн дайснаас их хэмжээний мөнгө авч Шанг Цунгийг алах даалгавартайгаар ирсэн байдаг. NetherRealm буюу Тамаас иргэн ирсэн Scorpion өөрийг нь болон эхнэр хүүхдийг нь алж, овгийг нь хүүс тэмтэрсэн Sub-Zero-г алах зорилготойгоор Mortal Kombat-д нэгдсэн байдаг. Дэлхийн дайчид Outworld-ийн дайчдыг ялж, Liu Kang Goroтой тулалдан ялсан ч Шанг Цунг тулалдан ялагдаж, Outworld-ийн 9 дараалан ялсан амжилтыг үгүй болгож дэлхийг авардаг. Scorpion ч өөрийнхөө өшөөгөө авч Sub-Zero-г алдаг. Өөрийнх нь бүх дайчид ялагдсанг мэдсэн Shao Kahn уурлахад Шанг Цунг амь гуйж Mortal Kombat-аас татгалзаж болдоггүй учраас Outworld-д ахин нэг Mortal Kombat зохиохоор болдог. Shao Kahn өөрийн Таркатан айран болон генерал Баракаг дуудаж, White Lotus-ийн бүх хүмүүсийг алж, Liu Kang-ыг иргэн ирэхэд бүх хүмүүс алуулсан байдаг. Энэ үеэр дислэгч Соняг Outworld-ийн цэргүүд барьцаалж, Outworld-д авчран Kano-той цуг хорьсон байдаг. Хошууч Jackson Briggs Соняг олж авчрах зорилгоор бусад тулаанчидтай нэгдэж, Great Kung Lao-гийн үр удам Kung Lao, Johnny Cage, Liu Kang, Jax, Raiden нар Outworld-д ирдэг. Sub-Zero-г алуулсан талаар сонссон Биханы дүү Kuai Liang шин Sub-Zero болж өөрийн найз Smoke-ийн хамт Outworld-д ирдэг. Sub-Zero-г тэмцээнд оролцож байгааг олж мэдсэн Scorpion зөв хүн алсан хэсэгтээ эргэлзэн Тамаас ахин нэг удаа иргэн ирдэг. Mortal Kombat-ийн үеэр Sub-Zero-гийн өрөвч инэрэнгүй байдлыг харсан Scorpion яавч өөрийнх нь эхнэр хүүхдийг алсан хүн биш гэж үзээд Sub-Zero-г хамгаалахаа тангаргалдаг. Kitana Mortal Kombat-ийн авраг Liu Kang-тай анх удаа таарч тулалдан ялагдахад Liu Kang алалгүй амийг нь өршөөхөд анх удаа ийм зүйлийг мэдэрсэн Kitana олон зүйлийг эргэцүүлэн бодож өөрийн өнгөрсөн амьдралын талаар үнэнийг олж мэдэн өөрийн аав ээж Edeniad юу тохиолдсон болон өөрийг нь Shao Kahn хулгайлсан талаарх үнэнг олж мэддэг. Kitana Shang Tsung-гийн Flash Beat гэх Shang Tsung-гийн болохгүй бүтггүй юмаа хийдэг газар нь явж байгаад Milena-тай таардаг. Milena нь Kitana-гийн DNA дээр Shang Tsung Tarkatаны DNA-г нийлүүлэн бүтээсэн Kitana-гийн клон ба Shao Kahn Kitana-г тагнуулж байсан бөгөөд Liu Kang-тай тулцсныхаа дараа сонирн болсонг нь харж хоорондоо тулалдан Kitana ялдаг. Liu Kang Outworld-ийн шилдэг дайчид болох Baraka, Shang Tsung болон Shokani дайчин Kintaro нарыг ялснаар эцэст нь Shao Kahn-ыг буулган авч ахин нэг удаа Mortal Kombat-ийн аврах болдог. Үүний дараачаар Kitana Liu Kang-тай цуг дэлхий рүү явж, Liu Kang өөрийн нас барсан ах дүү нартай хүндэтгэл үзүүлэн болж өнгөрсөн бүх зүйлс өөрийнх нь хувь тавилангийн нэг хэсэг гэдгийг ухаарна. Shao Kahn-ы Mortal Kombat-ыг ашиглан дэлхийг эзлэх төлөвлөгөөнд бүтлгүйцснээр нөөц төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг ба энэ нь өөрийн нас барсан хатан Синделийг дэлхий дээр амьлуулж хоёр realm-ийн хооронд аялах боломжтой болж дэлхийг эзлэх байдаг. Яагаад заавал Синделийг амьлуулах гэж өмнө нь White Lotus руу цэргүүдээ явуулж байсан биздэ гэж бодож байвал бага хэмжээгээр цэрэг явуулж болох ч яг дэлхийг эзлэх хэмжээний цэрэг явуулахад Синдел амилж байж л дэлхий рүү ирэх боломжтой байсан ч Mortal Kombat 9 дээр Синдел зүгээр ч амиа хорлоогүй ба Shao Kahn дэлхийг эзлэхийг мэдэж байсан учраас өөрийн амиа золиослон хамгаалалт үүсгэсэн бөгөөд эргэн амилснаар энэ хамгаалалт идэвхгүй болж Shao Kahn дэлхийг хүчээр эзлэх боломжийг олгодог. Синделийг амьлуулсныхаа дараа өмнөх анги дээр Kitana далуулсан Milena-г амьлуулж Kitana-г Outworld-ийн урвагч хэмээн үзэж Kitana-гийн сайн найз болох Jade-д амьдаар нь авчрах даалгавар Shao Kahn өгч өөрийн зарц Reptile-ыг хамтд нь явуулдаг. Шинээр олон өнгийн нинжа нар танилцуулагддаг ба хамгийн ихнийх нь Rain. Edeniagаас гаралтай Rain нь
усыг удирдах чаддаг ба өөрийн рэлмээс урван эрх мэдлийн төлөө Шао Каны талд орсон байдаг. Өөр нэгэн улаан нинжа Шао Каны тал ба тэр бол Ermac. Шао Кан алсан бүх хүмүүсийнхаа сүнсийг цуглуулдаг ба эдгээр сүнснүүдэд нэгтгэн Шао Кан Ermac-ийг бүтээсэн. Сүүлийн нинжа бол Noob Saibot. Ер нь яагаад ингэж олон өнгийн нинжанууд гарч ирээд байна вэ гэхлээр олон дүртэй байж меморийнхаа багтаамжинд тааруулахын тулд нэг дүрийн моделийг олон өөр өнгө болгож байсан учраас зарим дүрүүд өнгө нь л өөр болохоос биш бараг ижилхэн байдаг. Noob Saibot-ийн нэр нь тоглоомын бүтээгчид болох Ed Boon, John Tobias нарын нэрийг ард талаас нь бичсэн байдаг ба Brothers of Shadow-ийн гишүүн бөгөөд үл таних хуучин Elder God-оос болж байгаа бүхнийг тагнах даалгавартайгаар ирсэн байдаг. Дараагийн дайчин бол Shiva. Shiva бол хатан сэндээлийн бие хамгаалагч бөгөөд түүний төлөө юу ч хийхэд бэлэн байдаг. Kano Outworld-ийн талд орж дэлхийн зэвсгүүдийг Shao Kahn-ы айрамд нийлүүлж амьд үлдсэн байдаг. Sonya Jax 2 өмнө нь болж байсан зүйлсийн талаар засгийн газарт тайлбарлаж дэлхийг хамгаалах зорилгоор санхүүжилт хүссэн ч нотлохоо байхгүй учраас хинч тэдэнд итгэдэггүй. Smoke Sub-Zero 2 Lin-Kuei овогт буцаж ирэхэд Grandmaster овгийнхоо дайчдыг Cyber Eyes хийж илүү хүчрхэг болгох зорилгоор өөрийн дайчдаа Cyborg болгож эхэлсэн байдаг. Хамгийн анхны Cyborg болсон хүн бол өөрийнх нь хүү Sector байдаг. Дараагийн Cyborg болсон хүн бол Cyrax. Тэрээр эхэндээ эсэргүүцэх гэж оролцсон ч аргагүй ирэхэнд Cyborg болдог. Smoke Sub-Zero 2 энэ бүхэнд нь балмагдаж зүгтгаар оролдохдоо Sub-Zero нүүрэндээ сорвтой болж зүгтан Smoke баригдан Cyborg болдог. Outworld дэлхий рүү дайрч эхлэн өөрийн цэргүүдээ Raiden-ий дайчдыг олуулахаар явуулж мотороо Johnny Cage-ийг олж Johnny тулалцсан ч ялагдан мотороо далуулдаг. Shao Kahn дэлхийн бүхэл Life Force болон хүмүүсийн сүнснүүдийг сорж эхлэхэд өөрийн сүнсээ алдалгүй үлдсэн хэдхэн хүмүүс бол Raiden-ий дайчид. Шинэ хүмүүс ч бас Raiden-ий дайчдад нэгдсэн байдаг. Curtis Striker нь цагдаагийн офицер ба барилга дүүрэн террористуудыг ганцаараа буулган авч байсан. Бас тесрэх бөмбөгтэй хурдалж буй автобусыг зогсоож байсан цагтаа. Гэхдээ энэ түүхүүд зүгээр Die Hard болон Speed-ийн зохиол ба Raiden түүнийг дайчнараа сонгодог. Nightwolf нь Америкийн уугуул бөө ба өөрийн ариун газартаа Raiden-ий дайчдыг байлгаж Shao Kahn-ы хүмүүсээс нууж өгдөг. Сүүлийн шин дайчин бол Cabal. Хуучин Black Dragon-д Kano-тэй цуг байдаг гэмт хэрэгтэн байж байгаад одоо шудраг бус зүйлтэй тэмцдэг нэгэн болж өөрчлөгдсөн байдаг. Shao Kahn-ы дайралт эхлэхэд Kentaro-тай таарч Kentaro Cabal-ыг шатааснаар баг өмсөж түүнийхээ тусламжтайгаар амьд гардаг. Эдгээр хүчтэй дайснуудтай тулалдахын тулд Jax өөрийн гарандаа bionic implant хийж сайжруулсан байдаг. Jade болон Reptile Kitana-г олж алах гэж байхад Jade өөрийн сайн найзын талд орон Reptile-ыг буулган авч дэлхийн талд ордог. Kitana ээжигээ олохоор явах замдаа Shiva-г ялж ээжтэйгээ тулалдан ялахад Sindel Edenia болон Jared-ийн талаар санаж өөрийнх нь охин ийм сайн тулаанч болсон байгаагаар бахархаж дэлхийн талд ордог. Ахин амьсан Melina ирж өшөөгөө авах гэж оролцсон ч яг л өмнөх шиг Kitana ялж Melina алуулдаг. Sub-Zero өөрийг нь ангуучилж байгаа сайборгуудаас зугтаж байхдаа Cyrax-тай таарч ялан программыг нь өөрчлөн Shao Kahn-ыг алах болгодог. Sonya Kano-тай таарч тулалдаж байгаад Kano-г барилга дээрээс унтал нүшиглэж хагас өхлүүд болгодог. Мотороо хагас өхлүүд болсон Kano-г олж Outworld-д авчран амийг нь аварч Sonya-д ялагдсанд нь уурлан Shao Kahn Kano-г хордог. Shiva буцаж ирэхэд өөрийнх нь хүмүүсийг тамалж байгааг хараад моторог алхад Kano намайг гаргавал чамд туслая гэхтэн шоронгоос нь гаргасан ч Shao Kahn-д Shiva-г юу хийсэн талаар болон өөрийг нь алах гэж байгаа талаар хэлж
Шао Кан шууд л Шиваг алан Кано Шао Каны армийн генерал болдог. Лю Кан ахин шинэ үеийн дайчдыг бэлдэж байхад дайралт эхэлж Лю Кан Кунг Лао хоёр Шао Каны ордонд ирэхэд дэлхийн хүмүүсийн сүнсийг сорж асар хүчтэй болсон Шао Кан хүлээж байдаг. Кунг Лао Шао Кантай тулалдаж алуулдгийн даваан дээр Лю Кан Шао Кантай тулалдаж яг л өмнөх удаа шиг Шао Каныг ялж Шао Кан бүх цуглуулсан сүнснүүдээ алддаг. Шао Кан ялагдсанаар дэлхийн хэвэндээ орж Эдениач бас хуучин хэвэндээ орсон байдаг. Шао Кан амьтай голтой Outworld руу зүгтэж бүхий л сүнснүүд биендээ орж дэлхий инх тайван болдог. Соня болон Jax үнэн хэлж байсанг ойлгосон засгийн газар санхүүжилтийг нь өгч Afterworld Investigation Agency-г байгуулдаг. Sub-Zero Lin-Kuei байхгүй болсон тул ямар ч зориггүй болж Cyrax ямар ч даалгаваргүй болсноос болж цөлд гатсан байдаг. Энэ бүхнийг хажуунаас нь ажиглаж байсан хуучин Elder God Shinnok бүх хүмүүс ядарч туйлдсан байгааг ашиглан дэлхий рүү дайрахаар болдог. Энэ хүрээд бичлэг маань өндөрлж байна. Удахгүй дараагийн ангиудаар уулзтлаа. Түр баяртай.